DHCP дээр болохоор одоо яг DHCP дээр хүн одоо өөр дэд сүлжээ байгаа үед одоо ингээд хэрэглэгчид хэрхэн хаяг тараахыг одоо яг энэ дээр гүйцэтгэсэн. Тэгээд одоо ингээд VLAN 10, 20, 30 гэсэн ингээд хэрэгүүд үсгээд энэ дээр болохоор статикаар 202, 202 гэсэн ингээд статикаар тохируулсан байгаа. Тэгээд relay тохирол нь болохоор router 2 дээр одоо DHCP серверээс ингээд хаяг авах хэрэгтэй болохоор одоо энэ чинь broadcast-аар ажилладаг болохоор ингээд router-ийг ингээд авч үзэх болно шүү. Тэгэхээр ингээд did interface дээр нь IP дээр 10.0.0.2 гэсэн IP дээр хаягийг ингээд өгснөөр broadcast хүсэлтийг одоо ингээд шууд сервер рүү чиглүүлсэн болгож ингээд дамжуулах боломжтой болгосон. Тэгээ энэ 3 CS 0 ингээд дэлхийд бүгдээрээ ажилтдаг болоо. Тэгээд энэ дээр ингээд яаж тохируулсан хаягууд нь тохируулсан гэх юм. Тэр бүгдээ скриншот хийгээд болсон байна. Тэгээд VLAN tracking protocol нь одоо яг олон энэ дээр олон switchтэй ингээд сүлж байна одоо VLAN-гийн тохиолдол нь switch бүрдгээр хийхгүйгээр одоо нэг түүнээс нэгдсэн байдлаар ингээд өдөртөх зорилготой. Тэгэхээр VLAN tracking protocol нь одоо горим одоо тохиолгоо нь болохоор domain нууц одоо VLAN-ы мэдээллийг солилцохын тулд switch-үүдийг одоо ингээд domain нэртэй ингээд нэг VT domain-д оруулаад тэгээд нууцгаар баталгааж өгсөн. Тэгээд одоо тэр switch-үүд нь одоо VLAN үүсгэх, устгах ингээд бүр ихтэй ингээд бусад switch руу ингээд тохиргоог ингээд үүрэгтэй болж байгаа. Тэгээд энэ switch нь одоо ингээд сервер 3F2 switch нь болохоор ингээд серверээс ирсэн мэдээлэл зөвхөн ингээд цаашаа дамжуулах үүрэгтэй ажиллаж байгаа. Энэ 3.1, 3.3 болохоор төрөөс одоо VLAN үүсгэх, устгах ингээд ихтэй бүрэн тохиргоог ингээд илгээх үүрэгтэй ажиллаж байгаа. Тэгээд одоо VT мессеж нь ингээд track портуудаар ингээд дамждаг болохоор тэгээд switch-үүдийн портуудын ингээд бүгдийг track горонд тохируулсан. Тэгээд одоо ингээд бүх switch дээр show switch-үүдээр одоо ингээд show VLAN одоо VTP гэдэг энэ команд нь болохоор ингээд switch-ийн одоо статус болон ингээд show VLAN команд ингээд бичээд одоо client switch-үүд серверээс ингээд форм сүлжээний тохиргоо матаар татаж авсан байна.
харуулж